Баруун бүсийн бахархал, ховд экоцемент. Ховд экоцемент төсөл нь Монгол улсад 2020 оноос хойш ашиглалтанд орсон хамгийн том үйлдвэр, баруун бүсийн түүхэнд хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт юм. Жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай баруун бүсийн бахархал, ховд экоцемент үйлдвэр байгуулагдсанаар баруун аймгийнхан өмнөхөөс 2 дахин хямд буюу хотынхтой адил үнээр цементээ авдаг болсон. Энэ хэрээр барилга орон сууцны өртөг буурч барилгын материалын үйлдвэрлэл хөгжиж байна. Тус үйлдвэр 350 шинэ ажлын байр бий болгож шууд болон шууд бусаар орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж 3000 орчим иргэний орлогыг нэмэгдүүлэх, баруун бүсэд орон сууцчлуулах хөтөлбөрийг эрчимжүүлж, орон нутагт утаа бууруулж, яндан цөөлөх, үндэсний инженер техникийн ажилтнуудаа сургах, бэлтгэх үйлдвэрлэлийн талбар байгуулагдаж, эх орныхон баруун бүсийн хэрэгцээг хангаа зогсохгүй, экспортын орлогыг нэмэгдүүлж, Оросын холбооны улс Казахстан зэрэг оронд цемент гаргах шинэ боломж нээгдээд байна. Баруун бүсийн аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх нэгэн тулгуур, хүнээ хөгжүүлж улсаа тэтгэх хөдөөгийн сэргэлтийн бодит жишээ. Баруун бүсийн бахархал, ховд экоцемент.